Монгол Улсын ерөнхийлөгч ухнагийн хөрөлцөх бүгд найрамдах Польш улсад төрийн ажилтгийг хүээрээ тус улсад илгээлт 2100 тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан суралцж байгаа оюутнуудтай уулзлаа. Ерөнхийлөгч ард түмнийхээ итгэл найдварыг дааж хичээл номоо шамдан улмаар эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахыг ерөнхийлөгч хүслээ. Мөн оюутан залуусыг эх орныхоо ирээдүйг авч явах манлайлагчид болно гэж эргэлзэхгүй байгаагаа илэрхийлсэн байна. Мөн энэ үеэр боловсруулах гэрүүл хөдөлмөр нэмгийн хамгаалалтын сайднаар оюутнуудад хандаж өгүүлсэн юм а. Юу гэхээр нэгдүгээрт энэ итгэл даана гэдэг бол хүний амьдралын хамгийн чухал нэг алхам байдаг гэж боддог. Та бүхэн итгэл дааж байгаа. Өөрийнхөө өмнөх итгэл, өрөөлийн өмнөх итгэл, өөрөөр хэлбэл гэр бүлийнхээ өмнө хүлээж байгаа. Төр улсынхаа өмнө хүлээж байгаа, ирээдүйнхээ өмнө хүлээж байгаа энэ итгэлийн эзэд шүү, илгээлтийн эзэд бол итгэлийн эзэд шүү. Энийг байнга сэтгэл дотроо хадгалж яваарай. Эх орон гэдэг энэ их сайхан хамгийн хүний хамгийн нандин бүхэн шингэсэн энэ газар байнга чиний итгэлийг сэргээж чамайг дуудаж байдаг. Тэгэхээр нэгдүгээрт бол илгээлтийн эзэд болсон та бүхэн энэ итгэлийн эзэд бас болоорой гэж өрөөе. Эхнээсээ одоо сонгод төгсөж ирж байгаа одоо ийм оюутнуудаа гараад их сэтгэл хөдлөж байна. Тэр үед боловсрол шинжилгээ ухааны сайдаар та нарыгаа үдж явуулж байсан. Одоо би хөдөлмөрийн сайд болсон. Та нарыгаа одоо ухтаж авна. Хөдөлмөрийн зах зээл дээр. Тэгээ одоо ажилтаа болох үүрэг бас надад бас ирж байгаа. Тэгээд улс оромд маань одоо 14 мега төсөл хэрэгжих юм хариуцлагатай цаг үе. Нэг талаас одоо маш их том боломж нэгж байна. Нийт одоо 38 мянган инженер техникийн ажилтнууд улс оронд хэрэгтэй байна. За бүсчилсэн хөгжлийн одоо бодлогыг бид нар Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж ирсэн. Тийм учраас бол та бүхэн өнөөдөр 330 сум одоо 170 хорооноос яг одоо ингээд хичээл суралгаараа хүмүүжлээрээ бусдыгаа манлайлж ирсэн одоо манлайлагч нар учраас бол та бүхний одоо ажлын байр одоо бэлэн байгаа. Польш улсад засгийн газар хоорондын шугамаар 74 оюутан сурч байна. 2017 оноос онцгой байдлын ерхий газар жил бүр 2 оюутнаа сургаж бэлтгэдэг байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан илгээлт 2100 тэтгэлэгт хөтөлбөр тэнцэн Польш улсад суралцж байгаа оюутнуудын дийлэнх хувь нь мэдээлэл технологи, инженер, олон улсын харилцааны чиглэлээр суралцж байна. Бид нар чинь нэг сургууль руу явахгүй бөөндөө буугаад трамвайруудаа сууж чадахгүй. Тэгэл тэгтээ цаасан тэгтээ аваад тэгээ трамвай нэрсэн чинь тал нь авч чаддгөө. Хүү энэ хаадгаа зогсоож байгаараа гэх нөгөө үлцэн хөвгдөд нь трамвайны хордор гараа өргөөд тэгээ танжаагүй тэгээ дараас ирж ирсэн. Тэндээс хойш 3 жил асар орд өнгөрсөн байна. Энэ хугацаанд олон зүйлийг сурч мэдээж маш олон сайхан найзтай болсон. Энэ боломжийг олгосон Монголын татвар төлөгч мянган агч нартай болон энэ хөтөлбөрийг санаачилсан Монгол Улсын ерөнхийлөгчтэй баярлалаа гэж хэлье. Ирснээс хойш хэлний бэлтгэлдээ сураад, мэргэжлэрээ бас 1 жил сураад өнгөрсөн семестр Европын холбооны дунд сурах солилцооны хөтөлбөр байдаг. Erasmus гэд тэр хөтөлбөрөөр Франц улс руу сурах солилцоогоор 1 семестрийн хугацаатай сураад буцаад ирсэн байгаа. Тэгээ энэ семестрээс эхлээд Польшта өргөжлөлөө сурж байгаа. Тэгээд маш их зүйлийг сурж ийн Монголдо очиод ажиллах бүх туршлагаа бүрэн хоримтлуулсаар байна. Тэгээд одохгүй Монголдо очиод бүгдээрээ хамтдаа ажиллахын төлөө урагшаа. Баярлалаа. Тэгэхээр Варшавад олон улсын харилцаагаар сурж байгаа. Энэ жил төгсөн 3 дугаар курс. Тэгээд энэ зөв Монголдо очиж гадаад харилцааны яамд Азийн газар дадлаг хийсэн 1 сарын хугацаатай. Тэгээ мөн шалгарч ирсэн газар болох Уур хангай аймгийн тамгын газартаа бас очиж дадлаг хийсэн байгаа. Тэгээ одоогоор бол Варшавд дах Монгол Улсын элчин сайдын яамдаа бас дадлагчаар ажиллаад явж байгаа. Миний хувьд энэ дадлаг хийсэнд бол надад амар том зүйл болчихсон. Хичээл дээрээс олж авч чадахгүй практик зүйлүүдийг бүгдийн дэндээс ойлгож авч байгаа. Нэмээд Монголын гадаад яам яаж ажилладаг, дотоод бүтэц, айлчлалын ажлууд ямар байдаг, нэмээд амар гоё хамт амталтантай болсон бол надад амар том аз жаргал болчихсон. Монгол Улсын их сургуулийн бизнесийн сургууль, Лодвицийн их сургуулийн эдийн засгийн сургууль хамтран 2018 оноос 2 дээр нэмэх нь 2 хөтөлбөр хэрэгжүүлж байна.